Монголын ард түмэн өмчөө уулгачаас өмчөө буцааж авъя. Монголын ард түмэн соёлын уулгачаас соёлын үндэв түүхэн барилга ард түмэн театраа буцааж авъя. Ард түмэн театр бол 1930 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны кино театруудын нэг. Монголын түүхэн тусгал соёл урлагийн анхны төвүүдийн нэг. За бидний мэдэх уг барилга маань 1965 онд Сольс нийгмийн хамтын ажиллагааны байгууллагуудын хөрөнгө босож Монголын ард түмэнд бэлгэлсэн найрамдлын бэлэг тэмдэг. Уг барилгыг 1996 онд Монгол улсын соёлын гавьяа жүжигчин Сосор Арман Минжибетийн говьчлал нэрийн дор авч Минжибетийн говьчлалаа авахдаа дэлхийд гайхагдсан Саран хөхөө театр байгуулнаа гэж авсан байдаг. Дэлхийд гайхагдсан Саран хөхөө театр байгуулж Монголын соёл урлагийг үндэсний хэв загвараар нь дэлхий дахин түгээн сурчлсан гэж худлаа хэлж авсан байдаг. Тухайн үеийн Монголын ард түмэн Сосор Арманд итгэсэн Монгол улсын соёлын яам, Монгол улс, Монгол төр Сосор Арманд итгэж, найдаж, зориултын дагуу авч явах болов гэж энэ барилгыг өгсөн байдаг. Нөхөр Сосор Арман авсан цагаасаа гэсэн зориултын дагуу ашиглаагүй. Гал дамжуулан түгээсэлсэн. Бинго тоглоомын газар, автомат тоглоомын газар, банк санхүүгийн байгууллага түгээсэлж 27 жил ашиг олсон байдаг. За ингээд 27 жил ашиг олж амьдрал аргэр бүх юма зохицуулж өнөөдөр хүрчихэд энэндээ сэтгэл хангалгүй уг түүхэн барилгыг нурааж 32 давхар аран зууцны барилга барина гэсэн одоо 16 давхар аран зууцны барилгын зөвшөөрөл нь гарахад бэлэн болцоход байж байна. Ийм учраас Монголын ард түмэн энэ соёлын уулгачаас, энэ өмчийн уулгачаас монголчуудын Монголын өмч, улсын өмч ард кино театрыг буцааж авах цаг нь болчихсон. Соёлын үн тусгал түүхэн барилга буцааж авах цаг нь болчихсон. Монгол улс газраа буцааж авах цаг нь болчихсон. Тэгэхээр бид соёлын үн тусгал Монголын ард түмний өмч ард кино театрыг буцааж өгөхийг Монголын соёлын гавьяа жүжигчин гэдэг Монголын гайд жүжигчнээс буцааж өгөхийг шаардж байна.